2026 он буюу гал морь жил эхэлж байгаа. 2026 он чинь гал морь жил гарах гэж байгаа. Одоо 2 сар гаргахны дараа гал морь жил маань морилон ирэх гэж байна. Ер нь бол оноороо бол морилоод хүрээд ирчихсэн. Тэгээд анхны лайва одоо нийт эрүүл бие бүтээх нууц гэр бүлийн гишүүдтэй нийт хамт олондоо хүргэж байгаадаа туйл их баяртай байна. Тэгээд та бүхэн шинэ оноо сайхан ухтаад бүгдээрээ шинэ оныхоо шинэ жилдээ хийх одоо ажлуудынхаа өөрөө өөртөө тавих өсөлт хөгжилтийнхоо одоо зорилгыг гаргаад маш таатай жил эхлээд явж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн лайва ра та бүхэндээ юу хэлэх гэж байгаа вэ гэхээр зэрэг Гүлнавт ер нь хувь тавилангийн тоо гэдэг агуулгыг танилцуулах гэж байгаа. Одоо ердөө цагийн дараа үнэгүй одоо вебинар хичээл танилцуулга маань явагдана. Тэгэхээр та бүгдийг өнөөдрийн 8 цагаас Улаанбаатарын 20 цагаас болох энэ хүү үнэгүй хичээлдээ нэгдүгээрт урилга хүргэе. Тэгээд энэ хүү хичээл дээр юу яригдах вэ гэхээр зэрэг хүн болгонд хувь тавилангийн тоо гэж байдаг. Хүний нөгөө гарсан төрсөн өдрийн төөрөг, гарсан гаригийн одоо хувь тавиланг шийдтгээ гэдэгтэй шүү дээ. Од гаригсын тохиол төөрөг тавилангаараа одоо ер нь ямар хувь тавиланд хүн төрсөн бэ гэдгээс шалтгаалдаг. За тэгээд ямар одны одоо хідэн градусын одоо үнцэг дээр гэдэг юм уу те миний төрсөн он тохиож байгаа юм. Миний төрсөн өдөр сар цаг тохиож байгаа юм гэдгээс шалтгаалаад хүн болгоны хувь тавилан өөр өөр байдаг. Тийм болохоор зэрэг ер нь бол хүний хувь тавилан гэдэг юм, хүний амьдрал гэдэг юм бол ерөөсөө тоон дээр л тогтож идэг. Тэгэхээр хүн эхлээл өөрийнхөө биеийг ингээд харахаар зэрэг те өөрийнхөө биеийг харахаар зэрэг л надад юу байгаа вүлээ гэж эхлэхэр зэрэг л 2 гар 10 хуруу гэж эхэлнэ шүү дээ те. Тэнгүүдээ яг нөгөө нүрээ талент харахаар зэрэг 2 нүд 2 хөмсөг те хамрын 2 нүх 1 хамар ам 32 цагаан шүд гэдэг ч юм уу те. Тэгээ 2 талын хацар тэгш хэмтэй гэд бүгдээрээ яаж ийнү 2 1 эсвэл тэд гисэн одоо тоогоор 5 10 те 4 мөч ч гэдэг юм уу эсвэл 2 хөл 2 гарч гэдэг юм уу энэ мэтэр бүх юмнууд тоон дээр тогтож тоогоор хэмжигдэж байдаг байна. Тэгэхээр бид нар энэ бүгдийнхаа учрыг олоод ямар учиртай юм бэ гэдгийг мэдээд авчих юм бол амьдралдаа хувь тавилангаа зөвөр хөтлөж одоо арталт нь харамсаж алдаа гарч суухгүй байх нь байна нэгдүгээр. Хоёрдугаарт яг ирээдүйд хийх ажлаа яаж төлөвлөж хэдэн оны хэдэн сарын хэдэнд баг эхлэх юм бол нь тэр бизнес эсвэл тэр хийх гээд байгаа санаа чинь яг өөрийнхөө голтрлоор үн цэнээрээ өсөж явах боломжтой байдаг гэх мэтэр яг маш олон янзын одоо тоонууд гарч боддог. Тэгэхээр хүн болгоны өмнөөс бид нар бодож өгнө гэж байхгүй. Тэгэхээр яг хүн болгон учрыг нь олоод өөрөө бодоод сурчих юм бол яг өдөр бүрээ одоо хороскоп 6 уншихгүй нах нь уншаад ч гэсэн бид нар заримдаа ойлгодгүй шүү дээ. Элдв одоо нэг толгомцсон асуудлууд дээр лам бүү үзмөрч төлөгч гэж 5 төгрөгөөр барьж гөхгүй ийм л одоо гайхалтай боломж байдгийн байна гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За гүлээр агаавръя. Өөрөө гүлнээрээ зөвөрстэй багтаж ятал тоонууд номдоо багтаж яталах шиг байна. Шинэ оны минь бүгдээрэнд шинэ оны мэндийг хүргье. Тэгэхээр угаасаа нөгөө нэг хүн болгоно ингэж тоогоо бодоод он гарахад хүртэл тий 26, 25, 24 аль ч он гарахад хүртэл хүн болгоно ингэж догдлоод ямар нэгэн шин зүйлийг хүлээж авах юм шиг мэдрэмжтэй байж идэг. Энэ яагаад гэвэл энэ он солигдож байгаадаа өрөөсөө биш. Бид нарын дотор тэр тоо оршиж байгаадаа бид нар баярлдсан байна. Бид нар догдолтын байна. Түүний төлөө бид нар амьдрдсан байна.
Би хизээ төрсөн юм бэ тий? Хаана төрсөн юм бэ? Хэдэн оны хэдэн төрсөн юм бэ? Айлын тий аав ээжийн би хэд хөвгт нь болоо төрсөн юм бэ гэдэг нь хүртэл утга учир шалтгаантай байгаад байна. Зарим ээж нар хэлдэг тий 3 4 5 6 хүүхэдтэй айлын ээж нар та ингээ яриад сууж хахад манай хүүхдүүд өрөөсө бүгдээрээ адилхан биш өөр өөр байх юм а тий. Нэг хүүхэд нь жишээлбэл жоохон сэргэлэн цаваа байх юм бол нөгөө хүүхэд нь дуугаа номой тий ном харсан тийм нэг ухаантай тийм байр байдлыг харуулж идэг. Тэр ч бүхэл ихэр хоёр хүүхэдтэй нэг хэсэг хоёр ихэр байсан ч гэсэн шал өөр өөр байдаг. Учир нь тэр хоёр хүүхэд зэрэгцээд гардаггүй тий. Минутын зөрүүтэй гарч идэг. Тэгэхээр тэр минут нь хүртэл тоо байгаад тийм. Түүгээрээ тэр хоёр ихрийн одоо хувь тавилан төөрөг тавилан нь өөр өөр зорогдсон юм байна. Энэ дэлхий дээр хідэн тэрбум хүн байна. Тэр хүн болгон өөр өөр. Учир нь хүн болгоно тоотой төрсөн учраас өөр байдаг бахнэ. Яагаад өөр байдаг вэ гэвэл ерөөсөө нэгдэх шалтгаан нь энэ тоотой холбоотой өөр байдаг, өөр зангааш характертай байдаг гэж тодорхойлсон байт юм байна эрдэмтэд. Энийг бид нар хүн болгон одоо юу гэдэг амьдралын туулал уншсан явсан зам, уншсан ном, явсан зам нь өөр өөр гэж тайлбарладаг ч гэсэн яг ихээсээ төрсөн тэр цаг хугацаа нь өөр байдаг учраас тий өөр байдаг бахнэ. Өөр хувь тавилантай байдаг юм байна. Тэгэхээр энэ тоог мэдснээрээ та энэ тоог мэдэж авснараа юуг шийдэх юм бэ? Гэвэл та амьдралаа хөнгөвчлөн амьдрал дээр алдах ёстой алдаа байх юм бол түүнийг хөнгөнөөр давах боломжийг өөртөө олгоно гэсэн үг. Жишээлбэл энэ амьдрал өөрийнхөө заавартаагаа ирдэггүй маа гэж зарим хүмүүс тэгдэг те. Яг үнэндээ заавартаагаа ирдэм байна. Одоо бид нарын одоо сүнс маань сэрээд те оюун бодол ухамсар маань тэлээд ирсэн энэ цаг үе дээр энэ заавар нь тоотой холбоотой хүн болгонд өгөгдсөн байгаа тийм. Тэгвэл таны тоо юу юм бэ? Юм болгонд тоотой. Тэ? Энэ жил энэ сар хүртэл таны хувьд уналттай сар уу? Юун дээр анхаарах сарын аль эсвэл өсөлттэй сар уу? Юу хийвэл зохимжтой юм бэ гэдэг нь хүртэл тоогоор хэмжигдэж идэг. Тэгэхээр жишээлбэл бид нарын санаа зовоодаг нэг зүйл ерөөсөө л мөнгө, санхүү, төгрөгтэй ажил, амьдрал, бизнес, карьер үсттэй. Тэгвэл яагаад орлого маань өсөхгүй байна вэ? Орлого гэдэг маань ялгаа байхгүй тоогоор хэмжигдэж байгаа. Хэдийгээр тоотой байх юм бол та өөрийгөө хангалттай, сэтгэл хангалуун, баян байна. Дэлбэг байна гэж та үзэх юм бэ гэдэг нь хүртэл тоогоор хэмжигдэж байгаа. Хэрвээ тэр тооныхоо мөн чанар, утга учир, суурийг мэдэхгүй бол танд тэр тооны мөнгө орж ирэх боломжгүй гэсэн үг юм байна. Тэгэхээр маш чухал байгаад байгааз ажил хийхэд хүртэл танд ямар ажил зохимжтой юм бэ гэдэг нь ялгаа байхгүй тоогоор хэмжигдээд танд ирнэ. Нөгөө талаар бизнес хийж байгаа тий хамтрагчаа сонгож байгаа, ажилчдаа сонгож байгаа хүний нөөцтэй хэн байна? Тэр хүмүүсээ сонгоход хүртэл тэр хүний тоог мэдж ямар ажил хуваарлаж өгвөл, ямар ажлыг одоо таалгаж хариуцуулж өгвөл тэр хүн бүрэн төгс хийх юм бэ гэдэг нь хүртэл гарч ирнэ. Хүний нөөцийн асуудал бол маш их байдаг. Яг байгууллага дээр тулж ирэх юм бол тэгвэл энийг хөнгөвчлж өгдөг гэсэн үг. Тэ хийж чадахгүй ажлыг тухайн хүнд тоон өөр хүнд даалгаад өгөх юм бол тэр ажил нь нурж унана. Тэгвэл тэр бизнес маань урагшлахгүй тий хэн нэгэнтэй харилцаа холбоо үүсгэх байсан бол үүсэж чадахгүй байна. Нөгөө талаар ард нь бас л ялгаа байхгүй нөгөө орлого мөнгө санхүү тий ажил бизнесийнхаа нэр хүнд нь хүртэл унжидаг. Нэр хүнд гэдэг зүйл ялгаа байхгүй тоогоороо хэмжигдээд танд бид нарт ирж идэг зүйл юм байна. Тэр тоонуудаа мэдэж авснараа та юу хийвэл
зохимжтой юм бэ гэдэг нь гараад ирнэ. Тэгэхэд бид нарт нөгөө нэг амьдрал маань заавартайгаа ирээд агааз тэрнийхээ дагуу явчих юм бол арай хөнгөн хуучин шигээ нөгөө ухандаа л байнга зовж зүтгэж тэ мөнгө олох гэж өөрийгөө тарчлаахгүй нэ. Энэ сар миний хувьд жоохон уналттай сар байх юм байна. Уналттай сар байна гэдэг маань амралт хэрэгтэй гэсэн үг. Тэр нь чиний ажил, чиний амьдрал унж байгаа гэсэн үг өртөөсөө биш. Амралт хэрэгтэй байгаа учраас амар. Тэгэх юм бол дараа сард илүү хүчтэй орж ирдэг тэр энергийг бид нар хоримтлуулж авдаг. Тэгэхээр үүнийг бид нар мэдэхгүйгээсээ маш их ундаг гэх юм уу, сэтгэл санаагаар ундаг. Нэг бол миний ажил яагаад ингэ бүтэхгүй байна вэ? Тэ аль эсвэл би ингээд арчаагүй байдаг учраас тэ би ийм сул дорой би ингээд мэдэхгүй учраас л би ийм байгаад байна гэж өөрийгөө харааж зүгхэх биш. Хүлээн зөвшөөрөх. Байгальтайгаа, хорвоотойгоо, дэлхийтэйгээ, бурхантайгаа өөрийнхөө сахиусан тэнгэртэйгээ тэмцэлдэж маргалдахгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хайрыг сонгох тэр аз жаргалтай замыг бий болгох нь өөрөөсөө тоотой холбоотой гэдэм байна. Тийм учраас одоо хэдхэн минутын дараа 30-40 минутын дараа та юг олж авах юм бэ гэдэг тооны мөн чанарын талаар үн төлбөргүй уулзалт буюу вебинарыг бит хоёр хийх гэж байна. Тэгээд Zoom линкийг аваад бит хоёртой нэгдээд ятгахтаа нэг зүйлийг олоод авъя, мэдээд авъя. Надад хэрэгтэй зүйл байгаа юм биш үсттэй гэж бодож байгаа бол энэ лайвынхаа доор комент хэсэг дээр гэхдээ пэйж ч групп дээр биш 44 гэд тоо бичих юм бол танд өөрийнхөө хувь чатаар мессежернэ. Zoom линк ирнэ гэсэн үг. Тэгээд Монголын Улаанбаатарын цагаар 20 цагаас уулзалт маань эхэлнэ. За, ингээд тэгэхээр бид нар ерөөсөө бидний амьдрал тоон дээр тогтчихэдэг. Тоонуудынхаа учрыг олчих юм бол бид нар амьдралынхаа учрыг олчиж байна л гэсэн үг нэг утгаараа олуулна. Тэгээд нэгдүгürt бид нар химжиж чадахгүй юм удирдах чадахгүй. Тэгэхээр химжээсийн хэлбэр нь өөрөө тоо байдаг. Тэгэхээр бид нар амьдралаа удирдахын тулд тоогийг нь хүчнийг нь олоод химжээд удирдах чадна гэсэн үг болчиход байгаа. Түүнээс биш нөгөө өгсөн загас шиг хөвн хувь тавилын юу гэж гин үү? Тэгэл тэрнийх нь дагуул ингээл шорхот нь юугаа амаалгаагаа өмсчгөл нар гарахаар нь зэрэг баясчаад ингээд явж гин гэж ингэж одоо өгсөн загас шиг хөвж амьдрахгүй өөрийнхөө амьдралын удирдлагыг тоогоор дамжуулан гартаа авах боломжтой юм байна. Ядаж бүх одоо тоонуудын учрыг олохоо байлаа гэхэд яг өөрийнхөө чухал зүйлүүдийн ерөнхий оныхоо, ерөнхий төрсөн өдрийнхөө тийм ээ одоо өдөр болгон цагийнхаа бүр тооцоог гаргаж ямар ажил хийх үү, хизээ бие засах уу гэдгээ бүр тооцоолохоо байлээ л доо тийм ээ. Гэхдээ ядаж энэ ондоо би ерөн хэдийн тоон дээр байгаад байгаа юм. Тэ? Ер нь яг юун дээр илүү анхаарах ёстой юм гэдгийг ч юм уу мэдчихдэг. Тэгэхгүй бол нь тоогоо мэдэхгүй байснараа асар том төлөвлөгөө хийждэг. Нөгөө он нь цаад нөгөө тооныхоо өгөгдөл юмараа тэр нөгөө том төлөвлөгөө маань бүтэх боломжгүй тийм он байж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрийнхөө энерги хэмнэж амьдралыг одоо хэмжиж гартаа авч удирдлагандаа авах энэ боломжийг тоогоор дамжуулаад хийж болох нэ гэдэг гой мэдээгд болох гал. За тэгээд одоо 20 цагт Zoom дээр уулзцгаая. Энэхүү пэйж хуудсан дээр эрүүл бие бүтээх нууц гэдэг пэйж хуудсан дээр энэхүү видеоны доор 44 гэж бичснээр таны хувь чатанд Zoom код очино. 44 гэд бичих юм бол Zoom код очино. За тэгээд Zoom кодоо аваад 20 цагтаа Zoom-оор ороод ирээрээ. Тэгээд тоон дотор живхүү, хөвхөө тоогоор дамжуулж амьдралаа удирдах уу? Өөрийнхөө хувь тавиланг гартаа авах уу гэдэг нь бидний сонголтоос шалтгаална. Энэ удаагийн буюу өнөөдрийн вебинараар энэ 12 сар
сарын тус тус одоо тоонуудыг гаргах бэлэг барихаар болсон байгаа. Тэгэхээр хэрэгтэй гэсэн хүндээ түгээгээд гэс ороод ирээрэй гэж хэлье тийм ээ. За 20 Яа. цагаас тэгээд уулзъя. Шинэ жил эхэлж байгаа юм чинь бүтэн жилийнхаа тоон зургийг гаргаад зурхааг өөртөө зураад ингээд гаргаад ирэх юм бол бүх юм яг нь бүтэн жилийн турш амраа амгаланга авдрандаа хийгээд авна л гэсэн үг шүү дээ. За тэгээд өвөг алдаж өхөр алдах гээд байна ингээл цааш нь яриа л юмэр идэх юм. Зүүм дээр орж ирээд яриа хэдэлээ. За тэгээ 20 цагаас олццгаая. Түр баяртай.